Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эерэг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Шинжлэх ухаанд сүнс байдаг гэдгийг албан ёсоор батлаагүйч тодорхой хэмжээний жинтэй гэж үзсэн эрдэмтэд байдаг. Сүнс хий үзэгдлийг та нүдэрээ харж бодитоор мэдэрч байсан уу? Уг насарснаас хойш. Тэм дагаад байдаг юм шиг санагдав. Өө өнгөрснөөс хойш юм дагаад байгаа юм шиг ээ. Би нэг асрамж дээр хансан. За. Тэгсэн чинь хоёр хий үзэгдэлтэй. Хоёр нэг хий юмтай таардаг. За. Хэдэн жилийн өмнө? 18 онд. 18 онд. 70 давхрын цааталтай. Асрамжтай нэг хансан. Тэр өдрөлдөг. Хий марцсан. Нэвтрүүлгийн үеид итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлтэх нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Хий биетүүд, хий үзэгдэл, сүүдэрт сүнс, эдгээр энергийн оршихуйн хүний нүдэнд үйл үзэгддэг боловч энерги буюу сүнслэг төвшөнд оршдог ухамсарт биетүүдийг хэлдэг байна. Эдгээр нь олон төрлийн хэлбэр үүсэлтэй байж болдог бөгөөд бидний амьдрал, сэтгэл зүйн төлөв, сэтгэл хөдлөл, энергийн мэдрэмж, бодлын хэлбэлзэл, орчин тойронд мэдгэдэггүйц нөлөө үзүүлэх чадвартай гэж эртний уламжлал, сүнслэг сургаалд үздэг байна. Хий юм хүмүүст ихээр мэдрэгдэх болсон юутай холбоотой вэ? Сүнс гэдэг бол нас орсон хүний сүнс гэдэг бол заавал одоо нэг очих хөстөө зараад очих хөстөө гэж. Гэтэл тэрэндээ очлогод орчдөг. Тэгээд тэр нь болохоор нэг хорогдсон сүнс гэдэг одоо юу гэдэг юм баашин савнч байдаг юм уу нэг газар оронч байдаг юм ингээ хорогдчихсон. Тэгээд тэр нь ингээд мэдрэмж өндөртэй хүмүүст бол мэдрэгдээд харагдаа сүтгэнэд үүдэг. Тэгэл тэрийг л одоо хар сүдэр гэж манайхан гэдэг байна шүү дээ. Дээр үе хүмүүс ч одоо нүүдэл суудал хийдэг болохоор тал газрыг илүү их хардаг байсан. Их уужуу байсан. Одоо л маш их бухимдаа хүлээж авдаг болсон. Стресс их ордог болсон. Гүйдлийг шууд хардаг болсон. Одоо мэлмийн амархан нэгцэн. Нэвтрүүлгийн оролцох ширвэд сүнс харагдаж мэдрэгдэх болсон учир шалтгааныг тайлахаар бид олон лам буу, засал дом хийдэг хүмүүсийг судалсны эцэст удган загдарт хандаж түүнийг уулзуулсан юм. Амарсан мөрөлжөө аваа. Минь хайня. За, хоёроо. Майхав шан жоохон ялхам гэж. За. Архаа. Яахаар наваа жоохон дарахаар байна уу? За. Яа. За, иргээ. Болог дахиад иргээ аваа тахлаа голлоос. За. Та синтезтэй залраарай. 그것이 야하야다.
жишээлөө бичлэлтэй. Илдэг бахнаас насай илдэг махарата зүуд нөр тавгүй байсан байна. Баг наснасаа илдэг их юм хараа зүүд нөр нь тавгүй байсан байна гэж. Ямар зэтгэрээ дагуулад их олон жил болж байгаа юм. Араас чинь юм дагаад их олон жил болсон байна гэж. Ширв сүүлийн 7 жил нойргуудалд орж хийм мэдрэх болсон нь дэлгэцийн хамаарал буюу гар утас хит их хэрэгэлсэнтэй холбоотой гэнэ. Энэ төрлийн донтолттой хүнд юу тохиолддог вэ? Эвгэн гонэ зүудлээд байгаа юм ямар учиртай яа. Эмгэн хүн зүүдлээд байгаа мó ямар юм. Шөнтөө хард. Өндөө хар дарахта юу зүудлэх яа. хар дарахта юу их зүүдэлж байна. Зүүдээ манд чаддгүй. Зүүдээ чаддаггүй. Зүүдлээ манд сан чаддгүй юм дээ. Зүүдээ манд чаддгүй байна. Гэцэг юм уу? Өвгөн гол юм уу? Ямар юм хараад байдгийг гооч. Ямар юм хараад байдгийг гэж хий юм. Анх харахтаа бол 2 хөшүүн настай юм харсан. 2 настай хөгшүүн харсан гинэ. Харж яасан гин. Өмнө. Одоо юм хүм чамд юу гэж. Одоо тэрнээс хойш зүүдээ манд чаддаг. Альбин гэж юу яг ямар юм бэ? Бөө болгон янз бүрээр харагдана. Хүнд болохоор яг одоо өнгөрсөн үеийг хараач юм уу? Яг нэг бодиттой юм шиг харагддаг. Бөөнрийн хувьд болохоор тийс ондоо тэр лусын амьтан чинь өөр дүрс маягаар харагддаг. Лусын эзэдүүд чинь. За хий дүртэй өмнөд чи эсвэл харанхуугаас харанхуй сүүдэр мэт бас харагдаж болно. Янз янзаар харагддаг. Эсвэл их хурдан гүйдэг байж болно. Тэгээд ер нь бол сүр сүлт их дороотдаг ш хүмүүсээ. Сүлд дороотсог хүний зүүд нэр нь тавгүрхэж эхэлдэг. За тэрийгэ нэлээ удаандаа засуулах болохоор өөрөө хүн хар дарж эхэлдэг. Тэгээ хар дарж эхлээд их удаад ирэхээр нойрноос айж эхэлдэг. Унтахаас айж эхэлдэг. Тэгээ энэ болгоны дараа сүр сүлд гэдэг юм бол хүн бол заавал дуудулж ах хэвээр. Сүлд гэдэг энэ монголчууд чинь нэг их ярьдаг шүү дээ. Ерөөс уламжлалтай эртнээс одоо манайх чинь их олон 100 жил буддын шашнаар хүмүүжсэн ард түмэн будд уламжлалт одоо шашин болтлоо ингэж одоо олон 100 жилээр буддын шашны одоо дэдэлж явлаа. За бөөгийн шашин ч юм уу ялгаа байхгүй одоо ингээд нэг эртнээс уламжлаад ирсэн. Тэгээ энэ шашнуудын аль алинд нь усан усны тухай ойлголт байна. Ерөнхийдөө ойролцоо. Толгоогоо дэвшлүүлээд. Жох уурчтай. Бэлмэгээ зөөлөх байна. Нүдээ зөөлөх байнаа. Нэвтрүүлгийн ивэд итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлтэх нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Галаа тусгаараш юм уу яаш ямар тайм чи яаши гагцаараа явахая. Энэ олон жилдээ шаахан гагцаараа их байхая. Тэр харанхуй бүүдгэр орчинд байх туртай. Тэр гээд гацаарал. Засал.
ловл авахар л юм да. Хүн байсан үгснээ хүлэн зөвшөөрөөгүй. Эсвэл нас барсан ч гэрэл рүү шилжиж чадаагүй. Хайртай хүн, гэр бүл, эд хөрөнгө, амьдралын хүсэл зориг, айдас, гэмшил, харамсал, хүсэл дундаа гатсан хий биет. Байнга ойр орчимд эргэлддэг. Зүудэнд ордог. Дулаан хүйтэн хосолсон мэдрэмжийг төрүүлж чаддаг. Унтаагүй хэр удаж чинь ер нь үүрээр л унтаад байна. Үүрээр нэг 2 цаг л. 3 цаг. Ийм юм уу одоо нойр сүлдэг юм хэр хэрэгэлдэг вэ? Хэрэглэхгүй. Нэг хэсэг нь жаа. Орой татаа нэг 50 г. Тэрнийг тусгаарлаж байгаа юм өөрөө бас салах хэрэгтэй. Хүмүүстэй харилцаж тэр оромж байгаа өөрөө бий болох хэрэгтэй болчиход байна. Тэрнээсээ болоод амчирс хөдөлгөөц юм ярихаа явчихсан. Өөрийгөө тусгаарлцсан. Хүний ерөөсөө хамгийн чухал юм чинь нойр ахгүй юу? Ер нь эрүүл хүн ч ялгаахгүй, одоо сэтгцийн асуудалтай одоо энэ архины хүмүүс ч ялгаахгүй. Нойр гэдэг бол ерөөсөө хоолноос чухал байхгүй юу? Тэг хүн ингээд нойргүй удаан ерөөсөө явж чадахгүй шүү дээ. Хүн хоолгүй бол за 7 хонолооч гэдэг юм байна шүү дээ, тий. За одоо юугүйгээр нойргүйгээр бол хүн 7 хоног чадахгүй шүү дээ. Ер нь бол нэг 4-5 хоног ингээд нойргүй байлаа гэхэд бол тэгэл хүний толгой амрахгүй бол нүдэнд хийм үзэгдэн, тий, солиорл өгнө. Тэгэхээр тэрийг ганцхан сэтгцийн өвчтэй одоо жишээлбэл архины хамааралтай ч юм уу эсвэл сэтгцийн өвчтэй хүмүүсээс гадна одоо сэтгэл зүйн одоо травм авсан хүн байж болно шүү дээ, тийм ээ. Ойр дотныхоо хайртай хүнээ алдсан хүн байж болно. Эсвэл хүнд хаягдсан ч юм уу, тий, амьдралын янз бүрийн нөгөө хэцүү байдлаас болоод нойргуудсан байжгаад унтахгүй байснаас болоод солиорл өгж байгаа хүн байна. Дотроо тэгэхээр солиорл чинь олон янз аахгүй юу? Ер нь бол Техник технологиос хамаарсан, орчноос хамаарсан, хэрэглэнээс хамаарсан их олон төрлийн ёс хос байдал бас одоо шинэ өвчин гэж болохоор ийм үзэгдлүүд бол гарч ирээд байна. Тэрний нэг нь бол жишээ нь дэлгэцийн хамаарал тийм ээ. Гар утаснаас одоо бүх дэлгэцнээс хамаардаг. Энэ хамаарал байна. Нөгөөх нь бол одоо яг одоо нийгмийн стресс бухимдал эсвэл одоо үе хоорондын нэг зөрчил гэдэг ийм асуудлаас үүссэн бас сэтгцийн өвчнүүд бол гараад байна шүү дээ. Тэгэхээр энийг бол шинжлэх ухаанч одоо хурдан шийдэх гэж хичээж байна. Бас одоо хүмүүс өөрсдөө энийг далдын ямар нэгэн хүчнээр тусламжтайгаар одоо ангааж эдгэж болох уу гэсэн ийм эрэл хайгуулт хийж байна. Тэгэд энэний үр дүнд одоо ламбо эдтэй шидтэй гэсэн хүмүүст хандлага бол их л хандж байна л да. Тэгээ үр дүн нь өөр янз янз л байна. Гэхдээ түрүүний ярьсан дахиад л юу ярмаар байна гэвэл тухайн хүнийг өөрөө маш хатуу итгэлтэйгээр би энээс салах ёстой. Энэ үнэхээр болохгүй юм байна гэдгийг ойлгосны дараа бол үр дүнтэй болчиход байгаа. Тань дээр ирж байгаа хүмүүс хөвчлээ ямар одоо одоо янз янзын ямар хандандаа зүүд нойрон жоох эвгүүдсэн ч юм уу, унтаж чадхаа байцсан ч юм уу, унтаж чадахгүй сар эсвэл одоо олон жил юмд дар болсон улсууд ч юм уу тэдгэрийг үүлүүдийг одоо хандаж ирдэг болсон. Залуучууд ялангуяа гадаадаас ирж байгаа тийм залуучууд байна. Олон жил нөгөө юмд даруулчаа солиороод ирсэн тийм улсууд их ханддаг. Дээрээс нь Японоос бас тийм улсууд их ханддаг. Япон өөрсдийн улсаас хүмүүс нь одоо хүүхдүүд нь ингээд байна. Сүнс нь ихэвчлэн харанхуйд идэвхжиж, зарим тохиолдолд хүний нүдэнд ч харагддаг. Учир нь шөнийн цагаар цахилгаан урсгал татарч сүнснүүдийн үзэгдэх чадвар нэмэгддэг байна. Хүн нас барахад бол жишээлх юм бол Монгол бод бол яадаг вөхөр 3 сүнстэй гэж үздэг хүнийг. Ясны сүнс, махны сүнс, оюун санааны одоо сүнс гэж. Тэгэхээр яс махны сүнс бол яс мах нь байхгүй болоход хамтдаа алга болдог сүнснүүд. Оюун санааны буюу одоо энэ жинхэнэ сүнс гэж бид нэр яриад байгаа тэр сүнс бол өгшгүй мөнхийн өргөлж байдаг сүнс гэж үздэг. Тэгээд тэр нь одоо сүнсний ертөнцид байгаад одоо нэг өвөгийн онгодоор дамжуулаад дуудахаар одоо эргэж сэрээд харьцаад мэдээлэл өгөөд ингэж явж байгаа юм л асуудал шүү дээ. Тэгэхээр бурхны шашинд бол жишээлх юм бол бардаа тойдол гэж одоо 49 хоног тийм ээ нас барсны дараах 49 хоногийн тухайн асуудал байдаг. Сургаал Монгол судар бүгд байна шүү дээ. Тэгэхээр энэ хооронд бол нөгөө сүнсэн бие маань махан бие нь байхгүй болчихсон учраас энэ сүнсэн бие бол одоо өөрийнхөө төрлийг олох зам мөрөө олох хугацаа байдаг. Тэгэхээр энэ 49 хоногийн хугацаанд жишээлх юм бол Монгол бод бол
их ойрын хүн нас уртсан багт бол 40 соног дотор нь хэсгэн гэрэг дуурахгүй гэж буцаагаас үнсийн дуудаад өрүүлчихнэ гэдэг одоо харагдаад байна шүү дээ. Бурхны юунд бол 49 хоног дотор нь одоо нэг зуул хөдөө өргөж номоо уншуулж тэгээд одоо тэр дажаагачийг зам мөрөө олох бүх юм ингэ сайхан засал хийгээд ингэ явчихдаг. Тэгэхээр энэ хоёр чинь зөрчилтэй дом байхгүй байх хэрэгтэй. Аль аль нь л одоо энэ сүнсний тухай бол ийм л ойлголттой. Өөрөөр хэлбэл сүнс гэдэг бол нас урсан хүний сүнс гэдэг бол заавал одоо нэг очих хөстөг зараад очих хөстөг гэж. Гэтэл тэрэндээ очлогод орчдөг. Энэ хоёрын таалтанд байдаг хөөгээд байна. Тийм юу гэж. Өвөө эмээ хоёрын хоёр нь даалтанд байдаг байна. Хүн байна гэж. Тэгэхээр өвөө эмээ хоёр дээр гэсэн тохиол байна гэж хамдаа. яасан даава? Газар усын нэрсэн тохиол байна гэж хамдаа. Гадар дээр нь очиж исэн удаа байгаа юу гэж. Өвөөгийнхөө. Ах яа хөдөл. Анх хөдөөлүүлж яхтанд л очиж исэн байна. Тэрнээс хойш дахиж очиж байгаа юм байна. Нэвтрүүлгийн үеийн тэтгэгч ENP стандартын хавтан Formor. Байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлтэх нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш. Цэвэр усан халаагуур. Бүү болго өөрөө гэсэн ганцхан чаддаг юм байдаг. Онгод болгонд. Зөвхөн тэр үлийг л барьж авч чадвал бүхэн тэрийг л янзлж ав. Тэгэж одоо болохоор чин чатга хариулах. Тэгээд одоо ханийн тэнгэр дууд галын засал хийх гэл ингэ цогцсон гэл бүр чаддаг юм шиг хүмүүс ингэж. Тэгэхээр тийм бишээ. Тэгэхээр нэг одоо шинээр гарч байгаа энэ утган зайрангууд одоо бөөнөр онготынхаа ганц чадварыг л дэлгэрүүл. Тэрийг л барьж ав. Өөр бусдаар та ханийн тэнгэр дуудаж чадахгүй байж болно. Тэрийгэ өөр хүн дээр одоо очил хэрэгтэй. Зөвхөн одоо галын заслыг хийж чаддаг хүн байдаг. Тэр хүн л тэр галын заслаа сайхан хийгээ сурч хэрэгтэй. Тэр тал дээр болохоор бөөнөр өөрийн чадлын газрын юм л барьж аваарай л гэж хэлмээр санагтаад идэж юу нь бол. Иймэрхүү хүн өргөө цагаан гэрээ чинь орж ирэхдээ их тургуулах юм байдаг юм байна. Ханы заяа муутай байж магадгүй. За юм басхад нэг болоо салуу халуунаас навч нэлээд чадаа. Болтгоо юм басхад ерөн жоохон нэг тэгж өгдөг тал байна. Ээж чинь талын эмэгтэй хүмүүс ер нь тийм тогтож өгдөг юм байна. Залуу насндаа өнгөрч нэг тийм урт наслтгүй хүмүүс байна гэж. Ханийн заяа жаахан моохна. Тийм болоо тэр юм уу? Энэ хүүхдийг нойрсуулгаж засал номын дээр хийлгэж наад хүүхдээ нойрсуулж аваа. Засал одоо ингээ бүгэн талаас засал хийн штэ. Тэгээд эхлэхээр аяанда тавтаж эхэлнэ. Нэг талаараа энэ юм дагцсан хийм харцсан улсууд эхлээд хар дарж эхэлдэг. Нойрс хойгоод эхэлнэ. За тэгээ хар дарж эхлээд ирэхээр сэрхэд нэг 2 цагт юм. Шөнийн 1 цагт ч юм сэрдэг. Сүүлдээ унтахаас айж эхэлдэг зүуднээс айгаад. Тэгээ уулжиж эхэлдэг нойрч. Тэнгүүт үүрээр нэг жоохон унтна. За үүрээр унтж байгаас өөрийн тарих толгой ерөөс амардаг учраас тарих амрахгүй босч ирдэг. Тэгэхээр өөрийгөө сатаар болгонд бол зөвхөн өөрөө нэг орон зай нойрсохгүй байх тэр арга талыг та өөрөө авч эхэлсэн. Тэгэхээр энэ нэг талаараа нийгмээс энэ үүсэж байгаа юм нь болохоор өөрийгөө орон зайг бий болгохын тулд эсвэл сэтгэл готрлаа тайвшруулахын тулд нэг юм ерөөс салахгүй байна. Тэр одоо юу юм итгэдэггүй. За энэ бол одоо утасч юм л. Тэгэнгүүт энэ нөгөө та нэгт одоо нөгөө засал ном хийлэхгүй удаан явцсан. За сүрсүлт гэдэг юм хүнд байхдаа одоо сүрсүлтийг дуудуулах гээл хүмүүстэй одоо ганданд очиж ном уншуулдаг штеп. Тэр заслаа наандаж тэр заслаа та ерөөс хийлгээгүй утцсан учраас энэ засал чи жоохон хүндрээд эхэлсэн байна. Тийм болохоор гар утас гэдэг юмнаас холуур байлгах. Энэ одоо дагаж яваа юм аа. Зайлуулах энэ заслыг хийлгэх шаардлагатай. За аяндаа угаасаа тэнд мэдэгдэж эхэлнэ. Өнөөрөөс ч юм уу маргааснаас унтаад эхэлнэ. Тэгэхээр заслаа өнөөдрөөс эхлээд дуудсан цаг заавал ирнэ. Тэгээд байнгын засалтай байна гэсэн. Тэрний төлөө та бүхэл юм одоо хий гэсэн цагтаа юмаа хийгээд тэгээ явна гэсэн үг.
энэ нэвтрүүлэлт орсноос хойш дутдаг болсон. Янз бүрийн муухай зүйдлэн гайг болсон. Ер нь их үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Цаашдаа бас улам илүү сайжрах юм байна. Итгэл найдвар төрөд байгаа л та.